За сайн байцгаана уу? Нагийн хөрөг гэдэг Ирландд суралцдаг оюутан байна. Ирландын Cedar College-д суралцаад 5 сар болж байгаа. Ирланд ирээд мэдээ 5 сар болж байгаа. Тийм нэг юм байна. Ирландыг сонссон шалтгаан нэгдүгээр байгаль хүмүүсийнх нь харилцаа виз мэдүүлэхэд маш тохиромжтой. Визийг ерөнхийдөө хүлээн авалт нь Монголд бол дайггүй гарал сайтай байсан. Тэгээд Ирландыг сонгож ирсэн дээ. Таалагдсан зүйл гэвэл мал аж ахуй, хоол хүнс, за тэгээд байгаль бол үнэхээр тасархай. Тэгээд хүмүүсийнх нь харилцаа бие биедээ маш илгээр магтаал хийж чаддаг. Тэгээд ерөнхийдөө соёл нь бол маш их таалагдсан байгаа. За тэгээд таалагдаагүй зүйл гэвэл цаг агаарын хувьд ерөнхийдөө маш их бороо ордог. Тэгээд наар ерөнхийдөө ховор гардаг. Бусдын айгүй. Зүгээр ерөнхийдөө ажил бол хувийн онцлогоос шалтгаалсан. Миний хувьд бол ирээд 7 хоногийн дотор ажил олсон. Тэгээд ер нь гайгүй байдаг. Энэхийн ерөнхийдөө ажил нь хамгийн бага цалингийн хөлсний хэмжээ бол 10-50 евро байдаг. Тэгээд би 7 хоногт ерөнхийдөө нэг 20 цаг ажилладаг. Сурч байгаа хилээ сурах гэж бодож байгаа хүмүүст бол ерөнхийдөө тэр боломж нь арай бага юм шиг санагдсан. 7 хоногт 20 цаг ажиллана. Тэгээд тэр нь яг байрны хөлс болон сургалтын төлбөрөөр хураагаад дахиж суухад зарцуулагдах юм шиг санагдсан. Онлайнаар бүрдүүлдэг аль болох материалуудаа бэлтгэсэн байвал Монголоор судалж яагаад бас бүрдүүлэх боломжтой байд юм бэлээ. Тэрэн дээр ерөнхийдөө эртнээс бичиг баримтуудаа бүрдүүлж бол ер нь гайгүй хүмүүнээс шалтгаалаад янз ирдэг юм. Байрны хувьд бол ерөнхийдөө таарав. Байрыг ирэхээс өмнө одоо интернет байдаг шеэрүүн янз бүрийн группүүдээр хайж үзэх зүгээр олон группүүд байгаа. Ирландын яг хүмүүсийн өөрсдийнх нь түрээсэлдэг группүүд байгаа. Тэрэн дээрээс хайж үзэх зүгээр. Ирландын монголчуудын групп дээрээс бас хайж үзэх зүгээр. Ерөнхийдөө энд монголчуудын ганц тулгардаг асуудал нь одоо ерөнхийдөө байр л байдаг юм билээ. Тэгээд байраа эртнээс хайвал зүгээр юм билээ шүү. За манай сургууль бол ерөнхийдөө хотын төвд байрладаг. Хотын төвд байрладаг болохоор олон автобус магаад дамжихгүй, мөнгөнд хэмнэлттэй. Тэгээд сургалтын чанар маш сайн. Тэгээд оюутнуудынхаа одоо хүний хөгжил тал дээр нь маш их анхаардаг. Англи хэл сурахаас гадна дасгал хөдөлгөөн, эсвэл ямар нэгэн бүжиг, ямар нэгэн сургалтуудыг тогтмол байнга явуулж байдгийг надад таалагдсан. За тэгээд 3 дугаарт бол ерөнхийдөө багш нараа 3 сард нэг сольдог. Тэгээ одоо жишээлбэл манайд хятад багш орж байгаа. Олон улсын багш нарыг авчирч ирж багшлуулахын таалагддаг. Миний ажилласнаар хятад багш заана гэдэг нь өөрөө тэр хүн тэр хэлийг сурсан байж таараа. Яг өөрөө англи хэлтэй хүн, англи хүн тэр хэлийг сурч байгаа хүнд заавал тэр хүний зовлон мэдэрх нь айгүй бага. Тэр хүн яг өөрөө тэр хэлийг сурсан болохоор зовлонг нь мэддэг болохоор оюутнуудтайгаа арай илүү тулж ажиллаж байгаа юм шиг санагддаг. Тэр нь надад илүү давуу талтай юм шиг санагдсан. Оюутнууд бол ерөнхийдөө хангалттай зугаалж аялж болно. Байгалийн хувьд бол маш тасархай. Зүгээр нэг автобусанд 5 евро ч юм уу төлөөд аюу гой үзэсгэлэнтэй газар очиод байх боломжтой. Хэлсэн тохиолдолд яг тэр аялж байгаа орчны тэр авд ерөнхийдөө хоол ундны газар, тэгээд кофе шоп тэр газрууд гэсэн боломжийн үнэтэй. Тэгэхээр ерөнхийдөө аялахад бол ямар ч тийм асуудал байхгүй. Мөнгө ч бас нэг тийм их орохгүй. Надад тэр нь их таалагдав. Тэгж байгаа бол нэгдүгээр битгий нэг хувцастай ирээрээ Ирландд угаасаа Монгол өмсдөг хувцас бол нэг тохироол байхгүй. Тэгэхээр хувцас багтаа ирсэн дээр хоёрдугаар чи байраа Монголоос зохицуулчаад ирвэл зүгээр энд ерөнхийдөө ирвэл байрны асуудал ерөнхийдөө жоохон асуудал. Бичиг баримт яг очиод би яг юу бүрдүүлэх үү гэдгийг тооцоолох хэрэгтэй. Энд очиод ирээд би ажлыг надад ямар бичиг баримт хэрэгтэй тэрийг тооцоолоод хөөцөлдсөн байвал ерөнхийдөө чамд ашигтай шүү. Тэгээ 3 дугаар нь гэрээсээ хол онцос тэр зүгээс амжилттай. Тэр чи би хатяа яаж вэ? Жоо хэцүү юм байгаа. Монголд одоо үзээгүй зүйлүүдээ би энд үзэж байгаа. Тэгээд
соёл иргэншил, хоол хүнс тэгээд маш олон төрлийн хүмүүсийн одоо харилцаа тэр бүхнээс би аюул олон зүйлийг сурч авч байгаа болохоор надад таалагдж байгаа. Тэгээд төгсгөлд нь хэлээд өөрийгөө байнга хүн хөгжүүлж байх хэрэгтэй. Өдөр өргөцсөн техник, технологи, өөрчлөлт, шинжилгээ дэлхий хөгжиж байна. Тэрнтэй адилхан чи өөрийгөө хөгжүүлэхгүй бол асал хоцрох болно. Хийхээ сурцгаая. Тэгээд Ирландд ирэх байгаа оюутнуудаа бүгдэнд нь амжилт хүсье.